Та прокурорын байгууллагын чигүүр үйл ажиллагаа, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг www.prokuror.mn цахим хуудаснаас аваарай. Монгол улсын ерөнхий прокурорын газар. Та прокурорын ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилах хариуцлага, ёс зүйн талаарх гомдол мэдээллээ 1819 дугаард ирүүлээрэй. Таны өгсөн мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэнэ. Монгол улсын ерөнхий прокурорын газар. Нэгдсэн үндэсний байгууллагаас 1998 онд батлаж 2002 онд хүчин төгөлдөр болсон эрүүгийн шүүхийн Ромын дүрмд хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд шалгагдж буй шижигтэн яллагдагч нь хэрв гин бурууга хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн буюу нөхөн төлбөрийн хэлбэрээр төлхөө илэрхийлсэн тохиолдолд уг асуудлыг хэрэг бүртгэгч шуурхаа хэлбэршүүлж шийдвэрлэх буюу прокурорын зөвшөөрөлтөөр ял оноох асуудлыг шийдвэрлэхгүйгээр шууд шүүхэд шилжүүлэх боломжтой байх тухай үзэл санааг агуулсан. Манай улсад шинээр батлагдсан 2015 оны эрүүгийн хуулийн гол дэвшлийн нэг бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага буюу гин бурууга хүлээн зөвшөөрч түүнээс үүдэлтэй гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршига арилгасан байдал нь нийгмийн аюулын шинж чанарын тухайд төдийлөн ноцтой биш бол хүлээх хариуцлагыг хөнгөрүүлэх асуудлыг шийдвэрлэхээр тусгагдсан. Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбоо хамтран хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэдвт онол практикийн хилцүүлгийг зохион байгууллаа. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны хамгийн гол мөн чанар нь бол энэ дэлхийн нийтэд тогтсон шүүх эрх мэдлийн хүрээнд энэ шударга ёсны шаардлагыг хэргийг бодит түнний хэм хэмжээтэй нэгт уялдуулан хангахад бол гол ачаал бүгдэл байгаа юм л да. Европын холбооны 1987 оны 87-18 тоот зөвлөмж, мөн 1999 оны 99-19 тоот зөвлөмжөд тусгагдсанаар эрүүгийн хэрэгт шалгагдж байгаа хүнд биш гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн ялагдагчид гин бурууга хүлээн зөвшөөрсөн. Энэ нь нотлох баримтаар нотлогдсон. Түүнчлэн хохирогчтой эвлэн хэлэлцсэн тохиолдолд аль болохоор богино хугацаанд төрөвчсөн журмаар шийдвэрлэж байх тухай ийм зөвлөмж тусгагдсан байдаг. Энэний дагуу энэ зохицуулалтын эрх зүйн орчин Монгол улсад 2007 онд анх бий болсноос хойш өнөөдөр бол бас 10 шахам жил өнгөрөхөд энэ зохицуулалтын хүрээнд бол бас нааштай хандлага бий болсон. Энэ чиглэлийн шүүхийн практик болон мөрдөн байцаалтанд бол тодорхой хэмжээний практик бий болсон ийм байдалтай байгаа л да. Гэхдээ энэ дээр бол нэг зүйлийг анхаарахад бол манай энэ зохицуултанд бол бас амьдралын шаардлагаар нийтлэгчгийн чиг хандлагатай харьцуулахад бол бас өөрчлөлмөр нэмт сайжруулмал асуудлууд бол бас багагүй хэмжээнд хоригдлогдсон байгааг бол анхаарах ёстой. Юуны өмнө бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээг бол аль болохоор өргөжүүлэхгүйгээр хүнд биш эргүүд дээр энийг бол зохицуултанд хамруулах мөн өмгөөлөгчийн оролцоог бол нэмэгдүүлэх. Шүүхийн энэ асуудлыг энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцээний зарчмыг бол тууштай хангахад бол онцгой анхаарах шаардлагатай байгаамаа. Ер нь ялангуяа постлист орнууд болон өндөр хөгжилтэй орнуудад энэ чиглэлээр бол зарим талаар бол шүүмжлэх хандлага бий болсныг бас харгалзаж үзэх нь зүйтэй юм. Хэрвээ гин бурууга хүлээн зөвшөөрөх талаар эргэлзээ төрсөн энэ чиглэлээр бол ихтгэл үнэмшил харьцангуй бага байгаа тохиолдолд мөрдөгч прокурорын зүгээс хэрэг хүлээлтийг тулгах, албадах ийм байдлаар бол харьцахад бол энэ ажиллагааны мөн чанар бол алдагдана гэдгийг ямагт санаж явах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 17 дугаар бүлэгт хуульчилж, эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 8 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгээс бусад тус хуулийн 17-гийн 5 дугаар зүйлд заасан зарим төрлийн 15 хөнгөн хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар зохицуулжээ. Шүүхийн практикт гарч байгаа хүндрэл мөн гадаад улсын туршлагуудыг харьцуулан судалж үзэхэд энэ хуулийн заалтыг боловсронгуй болгох ийм шаардлага бол байна. Гин бурууга хүлээсэн гэдэг ойлголтыг бол зөвхөн
одоо үйлдэлийг хүлээн зөвшөөрөх гэдэг агуулгаар биш. Энэ бол тэр үйлдсэн хэрэгээс гадна тэр прокурорын сонсгож байгаа ял буюу хэргийн зүйчлэлийг хүлээн зөвшөөрөх тухай, гин буруугийн хэлбэр сэдэлттэй хүлээн зөвшөөрөх тухай, мөн одоо энэ бусдад оршуулсан хохирлыг нөхөн төлөх, энэ хуульсан үр дагаврыг хүлээн зөвшөөрөх тухай ийм цогц ойлголт юм аа. За ийм байдлаар энэ гин бурууга хүлээсэн хүний хэргийг шүүх шийдвэрлэж байгаа. Тэгээ саяын ярьсан хууль заасан шаардлагууд хангацсан тохиолдолд эргэн хуулийн 6-гийн 7-д заасан хөнгөрүүлэх тэр одоо нөхцөл байдлыг шүүгдэгчид ял оногдуулахдаа одоо хэрэгэлдэг. За энэ бол шүүгдэгчийн одоо эрх зүйн байдалд ашигтай. За нөгөө талаас шүүн таслах ажлын эрх ашигт бол нийцдэг. Өөрөөр хэлбэл хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны хугацаа богиносон, зардал одоо хэмнэн. За мөн одоо нийгмийн харилцаанд одоо харилцан ойлголцол, эвлэрэлийн ийм уур амьсгалыг одоо бий болгох ийм давуу талууд байгаамаа. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гин бурууга хүлээн зөвшөөрч учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын ажиллагааг төрөсгөж, ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, тэдгээрийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн шийдэх нь тодорхой гэж үзэж байгаа шүүгдэгчийн хувьд ялын хөнгөлөлт нь илүү ашигтай байдаг. Шүүхийн 2018 онд 5525 хүнд холбогдох 5029 хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлсэн нь тухайн жилд шийдвэрлсэн нийт 12551 хэргийн 40.1%-ийг эзэлж байна. Одоо хуулийн хэрэгжүүлэгч, прокурор, шүүгч, өмгөөлөгч мөн судлаач багшийг оролцуулсан 15 хүнээс чанарын одоо ярилцлага судалгаа авсан. За эрүүгийн холбогдох хэргийн шүүгээр хянан шийдвэрлэгдсэн 222 авцтрийн материал тулгуурлан одоо хуулийн хэрэгжилт ямар байгааг судалсан байна. За ингээд судалгааны дүнд үзэхээр ялагдагч нар бол хялбаршуулсан журмын талаарх хуулийн ойлголт огт байхгүй дийлэнх нь бол мэддгүү гэсэн судалгаа гарснаас үзэх юм бол энэ хуулийн талаарх одоо ойлголт иргэдийн дунд бас хангалттай байна гэж үзэхээр байгаа. За хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцох явдаа өөрөөр хэлбэл ялагдагчаар татагдсанаас хойш хялбаршуулсан журмын хэрэгжилтийг ойлгож мэдснээр энэ хялбаршуулсан журмыг хэрэглэх ажиллагаа явагдаж ирсэн байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл байдгүйгээс хуулийн энэ заалтыг тэр бүр ашигладаггүй байна. Улсын ерөнхий прокурорын газраас хийсэн судалгааны явцад Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн цагдаагийн 14 хилтэс, орон нутгийн цагдаагийн 28 хилтэс тасагт хялбаршуулсан журмаар хэрэг нь шалгагдаж буй 155 ялагдагчаас анкетын аргаар мэдээлэл авсан байна. Эдгээр иргэдийн 88.4% нь гэмт хэрэгт холбогдсны дараа хэрэгээ түргэн шуурхаа шийдвэрлүүлж болох талаар хуулийн заалтыг мэдсэн гэсэн байна. Монгол улсын нэрийн залуус бидний сэтгэл хөдлөлөөр хандж ирсэн буруу үйл маргааш юуг дагуулж ирэх тухай бодож үзтгүү. Харигтэл, явнлалт, мансуурах зэрэг хорд бүхнээс гарах үр дагавар ирээдүйг үгүй хийсээр байна. Анзаарахгүй байсаар бах уу? Зөв бодол, зөв үйлдэлийг дагуулдаг. Гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе. Хангул дүүргийн прокурорын газар. Өсвөр насныхан PC тоглоом донцсноор гэмт хэрэг рүү түлхэгдэж байна. Хулгай, дээрм, үл ойлголцол, гэр бүлийн хүчирхийлэл. Хүчирхийллийг төрүүлдэг. Хүүхэд гэмтэргийн золиос болохоос сэргийлцгээе. Та прокурорын ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилах хариуцлага, ёс зүйн талаарх гомдол мэдээллийн 1819 дугаард ирүүлээрэй. Таны өгсөн мэдээллийг шуурхаа шалгаж шийдвэрлэнэ. Монгол улсын ерөнхий прокурорын газар. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхаа явуулж хүний эрх,
хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг богино хугацаанд сэргээхэд нэн чухал үүрэгтэй. Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гин бурууга хүлээн зөвшөөрч хэрэгээ хэлбэршүүлсэн журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг прокурорт гаргана. Яллагдагч хүсэлтэнд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчдоо эвлэрсэн тухай баталгааг хавсаргана. Тэгээ шүүхийн практикаас харахад нийт одоо шийдвэрлсэн эрүүгийн хэргийн 40% хувьд бол энэ хэлбэршүүлсэн журмыг бол хэрэгжилж байна. Энэ бол багагүй тоо. Гэхдээ энэ хуулийг нэг мөр ойлгож мөн одоо хуулийн заалтыг боловсронгуй болгосноор энэ тоог бол өшөө одоо нэмэгдүүлэх юм боломж байна гэж бид харж байгаа. За энэ хэлбэршүүлсэн журмаар хэрэг шин шийдвэрлэхэд одоо хохирлыг боттой нөхөн төлөхөөс гадна бас хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх ийм ойлголтоос багтдаг. Тэгэхээр хохирлоо нөхөн төлнө гэдэг энэ шүүгдэгчийн тайлбар мэдүүлэг бол дангаараа хангалттай биш. Шүүхийн практикт энэ асуудлыг шийдвэрлэхдээ ер нь хохирлыг боттой одоо төлөх ийм боломжтой гэдгээ шүүгдэгч өөрөө шүүхийн өмнө нотлон харуулах ёстой. Өөрөөр хэлбэл тодорхой мөнгө хөрөнгийг дансанд одоо байршуулах эсвэл тодорхой эд хөрөнгийг одоо хохирогчид шилжүүлэн өгөх талаар хохирогчтой эвлэрэн хэлэлцэх. За ийм одоо тийм объектив шалгуурууд хангасан тохиолдолд энэ гин бурууга хүлээсэн хүнд хууль заасан хөнгөлтийг эдлүүлэх ийм боломжтой гэж үзэж байгаа. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн хэрхэн үр дүнтэй явуулах, цаашлаад хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудал дээр нэгдсэн нэг тодорхойлолтод хүрч, хууль тогтоох байгууллагад холбогдох саналыг хөргүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон үр дүнтэй хилцүүлэг боллоо. Онол практикийн хурал нь бол эрүүгийн хэргийн хэрэг шийдвэрлэх хуулийн 17-аас засан хэлбэршүүлсэн журмаар хэрэг шийдвэрлээд цагдаагийн байгууллага мөрдөгч нар, прокурор, шүүгчийн хамтын ажиллагаа энэ хуулийг хэрэгжүүлэхэд гарч байгаа анхаарах зүйл. За энэ хуулийг хэрэгжүүлэхэд энэ шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хохирогч яллагдагч нарт энэ шийдвэрлэх ажиллагааг ойлгуулах талаар за энэс гарч байгаа шийдвэрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар энэ онол практикийн хурал дээр хэрэгжиж байгаа. За ялангуяа 2017 оны 7 сарын 1-ээс хэрэгжүүлж байгаа энэ шийдвэрлэх хуулийн хэлбэршүүлсэн журмаар хэрийг анхаар шийдвэрлэхэд яллагдагч нар, за оролцогч нар, хохирогч нар энэ хуулийг хэрэглэхэд анхаарах зүйлүүд нь юу байгаа юм? За хуулийн хэрэгжилтэнд ямар ач холбогдолтой байгаа юм? Хохирогчийн эргээ богино хугацаанд яаж шийдвэрлэх вэ? Шүүхийн шийдвэрээ богино хугацаанд яаж гаргуулах гэсэн тал дээр хамтарсан юм онол практикийн хурал болж байна. Хурлын эцсийн шийдвэр нь бол иргэдэд хохирогчийн эрхийг богино хугацаанд сэргээж тэдний эрхийг сэргээсний үйлдвэр дээр байсан эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хууль эрх зүйн мэдлэг иргэдэд энэ хуулийг сурталчлах, хуулийн байгууллагын ажилтнууд нэг мөр ойлгож хэрэглэх ийм чухал ач холбогдолтой. Оролцогч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-гийн 5 дугаар зүйлд заасан хорих ялгүй зарим төрлийн гэмт хэргийн болон энэ зүйлд ороогүй боловч эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялгүй байхаар хуульчилсан гэмт хэргийн яллагдагч хүсэлт гаргавал түүнд боломж олгох хуулийн зохицуултыг нэмэлтээр оруулах, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулах явцад цуглуулсан нотлох баримтын хүрээ хязгаарыг зохих хэмжээгээр тодорхойлж өгөх, хялбаршуулсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчлах шаардлагатай талаар гаргасан саналыг тусган зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хөргүүлэхээр шийдвэрлэлээ. Та прокурорын байгууллагын чигүүр үйл ажиллагаа, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг www.prokuror.mn цахим хуудаснаас аваарай. Монгол улсын ерөнхий прокурорын газар. Нийслэлийн прокурорын газар үзүүлж байна. Иргэн таны хуулийн мэдлэгт зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиас. Иргэн та зөрчлийн хэрэг бүртгэлийн шатанд цагдаа, мэргэжлийн хяналт, гайл, татврын улсын байцаагч болон бусад эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй. Прокурор гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй ба прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл оролцогч та тухайн прокурорын газрын дээд шатны прокурорт дахин гомдол гаргаж болно. Гомдол гаргах болон шийдвэрлэх хугацаа ажлын 5 өдөр байдаг. Эрүүгийн хууль шинжилсэн найруулгаас 17 дугаар бүлэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 17-гийн 1-р зүйл хулгайлах 1. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан бол 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсвэл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийдэгнэ.
Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. 2. Энэ гэмт хэргийг 2-1 хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зорилттой орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулгад нэвтэрч. 2-2 түүх, соёл, шинжлэх ухаан, техник технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж. 2-3 ноцтой хохирол учруулж их хэмжээний төрөнгийг хулгайлж. 2-4 учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж машин механизм ашиглаж үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийдэгнэ. 3. Энэ гэмт хэргийг 3-1 байнга үйлдэж амьдралын их үүсвэр болгосон. 3-2 зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн. Тайлбар: энэ зүйлийн нэг дэх хэсэг заасан үйлдэлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй. Та прокурорын ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилах хариуцлага, ёс зүйн талаарх гомдол мэдээллийн 1819 дугаард ирүүлээрэй. Таны өгсөн мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэнэ. Монгол улсын ерөнхий прокурорын газар.